Америкийн нэгдсэн улсад амны орон сууцны үн ямар байдаг болон зээлийн хүүний талаар сонирхож байгаа юмсан анхаарлаа нааш хандуулаарай. За энэ хаусны хувьд бол энэ Америк айл байгаа 1985 онд баригдсан хаус харин 2 жилийн өмнө худалдаж аваад ингээ бүрэн одоо орчин үеийн засвар хийсэн. За анх худалдаж авахдаа 2 жилийн өмнө $600,000 авсан юм байна. Энэ бүх засвар нь болохоор $400,000 болоод нийтдээ $1 сая үнэтэй ийм хаус байна. За хаусны бол хэмжээ нь 400 м квадрат. За дээшээгээ энэ болохоор 8 м-ийн бараг өндөртэй байх шиг байна. За энэ чинь нэг надад таалагдсан зүйл нь эдний камины тойрсон чулуун цагаангтай байх их зүгээр юм байна. Энэ одоо манайх жишээлбэл ингээд тойроод хар чулуутай байдаг. Жохон одоо мод түлээд үнсэн үсрэхээр аягүй хогтой харагддаг. Энэ цагаан дээр бол мэддэхгүй юм байна. Үүний хөөрхөн нохог хараа. Энэ яг өнөг шиг нохоо. Энэ ямар үлдрийн нохоо байсан бэ? Үлдрийг асуугаагүй юм байна. За эдний цонх бас маш гоё байгаа. За 1985 онд л ийм одоо цонхтой байсан байна. Тэгтээ одоо яг энэ Френч агуураар болохоор сүүлд одоо энэ ингээд цагаан юм юунууд хүрээнүүд байгаа. Энийг нь бол сүүл цонхын сольсон гэж хэлсэн. За наашаа яваад энд галтгаа. За хаусны хувьд болохоор түрүүн би үннийг хэлсэн. Америкт хаус моргэж нь ямар байдаг вэ гэхлээрээ за зээлээр авахдаа та бариулах уу эсвэл бэлэн хаус ах уу. За аль альнийг сонгосон ялгаагүй урьдчилгаа мөнгө нь 5-10% байдаг юм байна. 5-10% байгаад зээлийнх нь жилийн хүүн 6.5-аас 7.5. За тэгээ 15-аас 30 жилийн хугацаатай. Тэнгүүд сүүлийн 2-3 жил бол доктортой ажил хийж байгаа хүний хувьд бол хаус авах ер нь боломж нь бүрдчихдэг. Мэдээж эхний удаадаа байр худалдаж авах байгаа тохиолдолд 7-оос 8 байгууллага ажилдаг. За хамгийн эхлээд бүх тооцооллыг хийн. Ер нь одоо моргежийн эрх үүсгүүгүй юу гэдэг тооцооллыг хийн. За тэрний дараа болохоор одоо title компани, closing компани гэдээ маш олон газрууд за тэр дотор нөгөө даатгал, татвар гэд бүх одоо байгууллагууд нь хамтдаа уялдаатай ажилдаг. За энд нэг гоё санаа. Энэ болохоор усны юм цорог. Тэгэхээр хоолоо хийхдээ энэ цэвэршүүлэгчтэй хоолныхоо усыг шууд эндээс авчдаг. Би бол өмнө яг ийм шийдлийг бол харж байгаагүй. Тэг надад бол энэ айгу бас гоё санагдлаа. Хамгийн одоо сонирхолтой зүйл нь бол 1985 оны хаус. За бүгдээрээ одоо ийшээгээ зохион байгуулалтыг харъя. За наашаа болохоор энэ чи ажлын өрөө байна. За энд ажлын өрөө байна. Энэ чи мастер онцлогны өрөө. За энэ чи зочны ариун цэврийн өрөө байна. За ажлын өрөө яаж вэ? Ажлын өрөөг болохоор номын тавиур. За тэгээ ханаа дагсан юм ширээтэй юм байна. Бараг офис. За энд болохоор наашгаа яваад хувцсны өрөөнүүд байгаа. Иш орж ирээд master bathroom. За master bathroom-ын хамгийн одоо надад бол таалагдсан зүйл нь мэдээж цонх энэ зохион байгуулалт нь гоё юм байна. За энэ баан бол маш гоё шийдэл байна. Тэгээ ер нь ийм өндөр баан сүүлийн үед хүмүүс их дуртай болсон шүү дээ. Тэгээ энэ бол яг жил 2 жилийн өмнө гарсан шинэ загвар байна. За синк нь болохоор нөхрийнх эхнэрийнх хоёр талтай тийм дийлэнх зэрэгцээд байдаг шүү дээ. Энэ болохоор хоёр талтай шийдсэн байна. Энэ аюу гоё нэг юм байна. За энд дүүштэй. За тэгээд дээшээгээ ариун цэврийн өрөө байна. За одоо бүгдээрээ хоёр давхар руу гарна. Тэрний дараа basement руу орно. За бид нар хоёр давхарт гараад ирсэн байна. За энэ зохион байгуулалт бол яг энэ шатаар гараад явхад яг зохион байгуулалт нь шийдэл нь таалагдж байна. Тэгээ ер нь бол анзаараад тахад Америкийн одоо сүүлийн үеийн дизайны шийдэл ер нь юм болцсон юм байна. Олон хаалгуудыг нь авцсан. Тэгээ бүх талаасаа одоо илүү цэлгэр ингээд хоорондоо харагддаг байхаар гоё ууж юм байна шүү дээ. За энэ давхарт бол дандаа хүүхдийн өрөөнүүд байгаа. Хоёр давхарт хүүхдийн өрөөнүүд байна. Хүүхдүүдийн дундлын гейм рум гэж байт юм байлээ. Тэгээд энэ юунууд нь болохоор энэ онцгойрууд нь дандаа эднийх смарт хоум байлээ. Нөгөө утаснасаа удирддаг. За биш юм шигэд бүх цэглэгээ хэрэгсэн утаснасаа удирддаг.
энд ингээ хүүхдүүдийн өрөө. За нэг харуулчих тийм. За энэ чинь ингээд энд Wi-Fi одоо байхаас гадна гэрлийнхаа юуг нь бас тохиргоог нь бас арай ингээд ихэс баг руу тааруулж байна. За энэ чи нэг эрэгтэй хүүхдийн өрөө байна. За хүний өрөө шууд ороод явах юм тий. Наашаага болохоор энд нэг хөрхөн өрөө байсан. Энэ болохоор game room гэж хэлсэн. Энэ өрөөг террас ясныг энэ ийм тоглоомын өрөө болгосон юм байна. Гэтэ эднийх дандаа тийнейжер хүүхдүүд болохоор тоглоомны өрөө нь ийм нөгөө компьютер тоглоомууд дандаа. За энэ одоо Xbox ч юм уу. За би бол сайн мэдгүй. За тэнцээ бас компьютер байна. За Монгол болон Шикаго ер нь олвол хөвчлэн нөгөө хүт уйлрал ихтэй байдаг болохоор террас байснаас баг ингээ өрөө олгоцсон зүгээр дээ. Энэ террас байсан юм билээ. Ахилсан юм уу? За бүгдээрээ basement руугаа ороод ирлээ. Basement болохоор энэ ч ямар за энд гоё өрөө. Энэ болохоор мини театр байна. За ер нь бол нийтлэг Америк хаусуудын нэг давхар бол мини театр заавал байж байна. Энд хэд үний 5 үний судалтай ийм мини театр байна. За энэ чинь болохоор гэр бүлийнх нь гişүүд нь 4 хүнтэй ийм за наашаа яваад за энд болохоор мини бар байна. Тэгээ ер нь бол Америк хаусуудын basement бүгдээрээ дийлэнх нь болохоор basement-ийн entertainment хэсэг байгаад байна. За энэ чи бас камин байна. Энд чи гоё сууд юм байна. За энэ хаалгаар цаашаа гараад уг нь backyard нагаа тэгээ бид нар дахиад орой ирж таарлаа. Эдний backyard-аас үнэхээр гоё юм байлээ. Тэшээ шууд гарчдаг. За мини театр биш мини бар энэ чи байж байна. Энэний нэг онцлог зүйл нь болохоор бүх давхруудаа энэ спикерийг хийсэн байлээ. Тэгээд 1985 оны байшинг ингээд орчин үеийн байдлаар тогтжуулаад тэгээд энэ спикер явхад бол бас гайхалтай мэдрэмж төрнө. За энд болохоор тасгалын өрөө байна. За наашаа. За энэ ариун цэврийн өрөө байна. Жижиг ариун цэврийн өрөө. Энд болохоор бойлерын өрөө, тийм бойлерын өрөө байж байна. За ер нь бол basement-тэй дандаа одоо хараар нь гэх юм уу ямар цэцлэгөө авдаг юм байлээ. Тэгээд цэцлэгөө аваад өөртөөхөө нийтлэг тогтжуулдаг. Энэ байшингийн хувьд 1985 онд байшинг сая 2 жилийн өмнө засар хийсэн байна. За ер нь бол маш товчхон хаусаа танилцуулчлаа. За Америк айлын одоо ерөнхий байрны зохион байгуулалт тогтчлтыг харуулахаас гадна Америкт хаус авахд урьдчилгаа төлбөр нь ямар байдгийг одоо зээлийн хүү хугацаа гэдгийг бол бас илүү танилцуулъя гэж бодлоо. Тэгээ энэ хүртэл хамтдасан баярлалаа.